данстай гадаадын улс орнууд ашигт малтмалын салбар ихтэй Монголын газар нутгийг дэлгүүрийн дангуун дээрх бараа шиг хуваан худалдаалдаг байдал газар авчлаа. Ашигт малтмалын 1000 гаруй орд 160 гаруй тэрбум тонн нүүрсний нөөц 8000 шахам илэрч Азийн жижигхэн Монгол улстай байна. Ийм баялаг ихтэй жижигхэн улсад эдийн засгийн ашиг сонирхолтой харийнхны нөлөөлөл дэндүү харгас хатуугаар тусгуулж өнөөдөр Монгол улс өмнөний говьоос эхлээд хэдэн 10 жилийн хугацаатаагаар харийнхны мэдэлд очиж байна. Хамгийн сүүлд Монголын зоригт эрчүүдийн цусаараа хамгаалан тэмцэж авчулсан халахын гол 99 жилийн хугацаатаас солонгосчуудын мэдэлд очлоо. Энэ мэтэр үнэндээ Монголыг харж шүлсээ унахгүй гадаадын улс орнч гэж нэгэхэн зүг болж тэрнийг нь дагаж аясаар нь хийсч эх орноо худалдан халаасаа түнтэлгэх төрийн төвшөөдийн тоож олширжээ. Одоо монголчуудад газар нутаг гал голомтыгоо төлөө тэмцэхгүй бол Монголыг мань газар шороог мань дэлгүүрийн дангуун дээр хямдхан бараа мэтэр хуваан 8-ацдаг жишг дэлхийн их бүрнүүдийн дунд бий боллоо. Албаны хүмүүсийг хэлж байгаагаар манай орны нийт нутаг дэвсгэрийн талаас илүү хувь лицензээр хүлэгдсэн. Тэгээд одоо миний их орон хэмээн нүүрэн дээр омогшиж харин цаад утгаараа хэний нутагт амьдарч байна вэ гэдэг нь асуултын тэмдэгшгэл болчиход байна. Монголчуудыг эмзэглүүлсэн асуудлаас хамгийн чухал нь яа харахгүй энэ ажилгүй гүйцэтгэгч болоод байна. Ажилгүй талаас үүдэлтэй ямар сүргэр дагаврууд үүсэн гарч байгаа хэн бүхэн хэлж мэддэг. Тэр аригтлалд тэр бие үнэлэлт хулгай эзэлгийн дээрэм тонол бүгд ажилтай хүнийг хийх ажил биш. Ажилгүйдлийн үр дагаврагч нь өнөөдрийн маргаашийн Монголын ирээдүйг бүрмөсөн үгүй хийж байгаа хамгийн гол хүчин зүйл болчиход байна. Гэтэл төр засгийн энэ бодлого шийдвэр хаашаа ямар замаар яваад байна вэ? Нэг ч гэсэн Монгол хүнийг ажилдаа болгоё гэж бодохын оронд хоёр хятадыг ажилд оруулчих хэмээн боддог нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтай болцсон юм шүү бид чинь. Одоо захын хүмүүсийн амд Ганди сайдын 10,096 хөтөлбөргээд яригдаад явдаг болчихжээ. Тэр нь юу юм бэ гэхээр Ганди сайдын үзгэлсэн гэрээний дагуу 10,096 хятад ажилтан Монголд ажиллах хүч нэртэй орж ирэхээр болсон явдал юм а. Одоо тийм хагас нэрсэн өмнөний говьд олборлолт явуулж байгаа уулуурхайн компаниудад ажиллаж байна. Харин дараагийн 6,000 гаруй хятад иргэдэн хэлийн цаахан тулж ирчээд хүлээж байна. Энэ төр зэсэгт холбогдох яам тамгын газар тэрнийг нь удирдсан сайд дарга нар нь хүнээр бизнес гэдэг нэг ийм хөгийн жишгдэл шилжчихэд багшгүй байна. Хятадаас нэг хүн оруулж ирэхэд холбогдох хүмүүс нь 100,000 төгрөгийн хахуул авдаг талаарч тодорхой яриа бий. Харин нэг жилийн дотор бүр нэг улирлын дотор Монголд байгаа ажилгүй иргэдээс 10,096 хүнийг ажилдаа болгочихоо гэвэл эрхэм сайд дарга нарын хөхнөөд нь хүрэх байх уу? Нутагтаа голгдсон Монголын заяа гэрчлийн юм доо. Халдвар тохын тохиолдол Монголд дахин 5-аар нэмэгдсэн мэдээ цацагдлаа. Анхандаа 1 сарын дотор 2 илэрсэн талаар сенсацлж болохоо байж тухай ярьж хэлдэг байсан бол одоо баргийн аимшигт өвчнөд бид эвлэрсэн байх шиг санагдах юм уу? Эхэндээ 1 сарын дотор 2, сүүлдээ бүр 1 зэрэг 2, одоо бүр 1 зэрэг 5 илэрдэг болцсон юм бол дохигчийн аимшигч тахалч нь хяналтгүйгээр цацагдаад эхэлсэн юм шиг байна. Ингээд дохын халдвар тээгчин цаанаа хичнээн хүнтэй хавцсан байж болох вэ гэдэг явбал асуудал үнэхээр хүндэрсэн санагдах юм. Одоо бүр хамгийн сүүлд Солонгост ажиллаж амьдарч байсан Монгол залуу Монголд үлдсэн найз охиноо дохтой гэдгийг нь мэдээд амиа хорлцсон хэрэг гарлаа. Энэ Монголын эрүүл мэндийн салбар яаж ажиллаад байна? Хамгийн гол нь эмч мэрэгжилтнүүдийнх нь муу сайных бишээ. Эрхэм бодлого тодорхойлогчд сайд дарга нарын өнхөөгүй байдалтай энэ асуудал холбоотой санагдах юм а. Эрхэм гишүүн хүн далайг дохын асуудлаар тусгай бодлогын хөтөлбөр боловсруулж өөрөө гар бие оролцсон байж бэлгэвч сурталчлаж байхад нь илэг догхийн инээж хөхөрж байсан нөхдүүд өөрсдөө харин сайдын синтетик залгачгаараа ингэж л ажиллаж байна. Үнэндээ муу нэртэй хууданстай болохтой болохгүйтэй бүхий л асуудалд нэр холбогдож явсан ч гэсэн хүн далайг эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад энэ дохгигч арай л жаахан хязгаартай байсан юм шиг санагдах юм а. Одоо бол орой цөөн гэд боддог хүн бол харин эрхэм эрүүл мэндийн сайд ламбаа юм шиг байна. Гэдэс сулгасан ирсэндээ